ойрхон орнд дахь Иран Америк нэгдсэн улсын дан инхэн өндөрлөх найдвар өндөр болсон бол өдгөө 4 дахь жилдээ үргэлжлэх Орос Украины дайны хувьд нөхцөл байдал ямар байна вэ гэдэг нь дэлхийн нийтийн анхаарлыг татсан хэвээрээ байна. Тэгвэл Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путиний хамгийн ойрын холбоотнуудын нэг болох Беларусын ерөнхийлөгч Александр Лукашенко Орос Украины дайныг зогсоохын тулд хоёр тал харилцан буулт хийх ёстой гэж өчигдөр мэдгдлээ. Тэрээр Аль Арабия телевизэд өгсөн ярилцлагада Оросын зэргүүд урагшилсаар байгаа ч энэ дайнд аль нэг тал нь бүрэн ялалт байгуулах нь бодиттой бус бөгөөд боломжгүй гэдгийг зохон тэмдэглэжээ. Беларусын төрийн мэдээллийн Белта агентлагийн дахин нийтлэлийн ярилцлаганд Лукашенко өнөөдөр бид харилцан буулт хийх замаар урт хугацааны энхий хэлэлцээр түрэхийн тулд боломжтой бүх алхамыг ашиглах хэрэгтэй байна гэж онцлсан байна. Тэрээр цааш нь хэлэхдээ хэрвээ хоёр талын мөргөлдөө энэ байдлаар цааш явах боломжгүй эс бөгөөс байдал улам хурцтаж дордно гэдгийг дайдагч талууд ухамсарлавал энхийн тохиролцоонд хүрэх бүрэн боломжтой гэж нэмжэлсэн байна. Сануулхад Беларусь улс 2022 онд Орос улбаны улсыг Украин руу бүрэн хэмжээгээр түрэмхийлэхэд өөрийн газар нутгаа ашиглуулж байсан бөгөөд Москвад цөмийн зэвсгээ байрлуулахыг зөвшөөрч байсан юм. Оросын зэргүүд Киев рүү хийсэн эхний давталгаанд амжилт олоогүй ч гэсэн өнгөрсөн 4 жилийн хугацаанд асар их хүн хүч, зэвсэг техникийн хохирол амсаж өмнөд болон зүүн бүс нутагт баг багаар урагшилсаар байгаа илээ. За Лукашенкогийн үзэж байгаагаар Украин төдийгүй ойрхон дорнд буюу Иранд цэргийн хүчээр шийдэлт хүрэх ямар ч боломжгүй. Украины армийн ширүүн эсэргүүцэлтэд тулгарч байгаа энэ үед хоёр тал хоёулаа цэргийн болон хүн хүчний ноцтой хомсдолд орсон бөгөөд тэрээр Оросууд энэ хомсдлыг мэдэрч байгаа. Тэдний хүн хүч дуусаж байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Украины ерөнхийлөгч Зеленский сүүлийн саруудад тулааны талбартах байр сууриа сайжруулсан гэж мэдэгдээд Оросын шинэ халдлага Беларусын нутаг дэвсгэрээс эхэлж болзошгүйг сануулж байсан юм. Түүнчлэн тэрээр Беларусын цэргүүд Украины мөргөлдөөнд оролцохгүй боловч Орос, Беларусь хоёр хамтдаа өөрсдийгөө батлан хамгаалах болно гэж дурдсан байна. Одоогийн байдлаар Вашингтонд Ираны мөргөлдөөнд гол анхаарлаа хандуулж байгаа тул Америк нэгдсэн улсын зуучлалтай хилцээ зогсон байдалд ороод байгаа бөгөөд Зеленскийгийн зүгээс Путинтэй хилцээ хийхийг удаа дараа уриалаад байгаамаа.